За юу яцгаана өнөөдөр New Moon гарч эхэлж байгаа. Өчигдөр бүтэн сартай шөнө байсан. За тэгээд хүзэрнүүдээ сая цэнэглээд цэвэрлэгээд бүгдийн сайхан дэлгээд суужлаа. Сайн мэдээ гэвэл би дугуйчаа янзалсан. Гэхдээ яг жоохон шин стайлны өнөхөөс арай өөр харагдаж байгаа. За. Тэгээд яг хүсэлтийн дагуу өнөөдөр шинэ сар эхэлж байгаа учраас бас тэр хүсэлтийн дагуу уншилгаа болохоор ямар замаар юу хийвэл хүссэн зорилгодоо хүрч чадах вэ? Ямар энэ угаалгын машин юм. Түр зогсоохгүй бол энэ бүр арай. Тэг яг үзэгчтэйгээ хүсэлтийг асуухад болохоор зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Хэрхэн хүрэх вэ? Зорилгодоо хүрч чадах уу үгүй юу гэд. Тэгэд хугацааг нь хэлээд өгөөч гэсэн байсан. Тэгэхээр энэ бол угаасаа сөрөг утгатай болчихж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр би хүрч чадах уу үгүй юу? Та нар одоо ингэ зөвөр бодоод үзтээ. Би одоо нэг юмыг зориод төлөвлөөд хийх гээд тэрэндээ хүрэх гээд явж ялаа гэж бодоход би чадах уу үгүй юу гэж бодоод эхлэхлээр хүний одоо тэр энергид нь сөрөг мэдрэмжүүд цугларч эхлэе. Тэр их ч одоо anxiety гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас тийм сөрөг утгатай гарчигтай зүйл, тийм сөрөг зүйлийг энэ хүзрүүс ялангуяа энэ cosmic reflect child of the universe гэдэг энэ хүзрүүс бол тийм сөрөг юм асууж болохгүй байгаа. Тиймээс би зорилгыг нь жоох өөрчлөөд хүссэн хэмжээндээ яг миний зорж төлөвлөж байгаа, манифест хийж байгаа гол зүйлдээ хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Ямар алхмуудыг хийх хэрэгтэй вэ? Тэгээ яг тэр алхмын дагуу явж байгаа тохиолдолд хэр хугацаанд очих юм? Тэрийг нь болохоор яг одоогийн нөхцөл байдлаараа явбал хэр хугацаанд хүрэх юм гээд хоёр би тусад нь хугацааг нь бол харна. Хугацаагаа болохоор сарны мөчлөгөөсөө харна. Тэгэнгүүтлээ яаж хүрэх юм? Гэдгээ болохоор зүг байна. Яаж хүрэх юм гэдгээ болохоор энэ гол child of the universe-ийн нөгөө юунаас зөвлөмжөөс нь асуугаад одоогийн байдлыг чинь болохоор энэ гариг эрхэс астролог хоёроосоо харьяа гэж бодож байна. Тэгээ нэмэлт зөвлөгөөг бол мэдээж энэ хүзрээс аавна. За тэгээд уншлагатай орцгоё. Сонголтын картыг эхлээд татъя. За одоогийн нөхцөл байдлуудыг тавь. Сонголтын карт. Миний сонголтын үзэсгэлэнтэй карт. За. Өөрөө
гуруула унаад ороод ирлээ. Харцгаая. За ийм 3 сонголт гарч ирлээ. Xenia, Cinderella, Dahlia, Passions, Sunflower, Hope. За эхнийхээ уншлагатаар. Дэш та намайг сонголтоо зогсоож аваад хийж байгаа байх. За нарт нэрээ тэгж сонголт хийх гоё арга хэлж өгөө. Та нар биш үү яг 3 хүзрөөс хамгийн түрүүлж харснаа сонгохоор бас жоохон алдчихад дээ. Яг гэвэл хүн заримдаа санаандгүй байдлаар сонгохыг хүсэхгүй байгаа карт руугаа харчдаг тохиолдол байдаг учраас нэг бүрчлэн сайн харах хэрэгтэй. Зогсоож аваад эхлээд эхний карт руу харлаа. Тэгээд зүрхэн дотроо яг зүрхнийхээ энэ хэсэгт мэдрэнгүүд жоохон халуу дүүгж байгаа мэдрэмж байдیں۔ Хүний яг энэ зүрхэн дээр мэдрэмж нь. Тэг ямар хуу мэдрэмж төрж ийн гэдгээ ингээд амьсгалаад дор хаяж нэг 5 удаа амьсгалаад мэдрээд үз. Тэгээд дараагийнхаа үзэр рүү ороод ингээд явхад айл нэг үзэр нь яалтчгүй илүү дулаахан мэдрэмж өгдөг. Арай халууд өгсөн мэдрэмж нь илүү их байдаг ч юм уу. Эсвэл биеэр жоох юм жирэлцэж байгаа мэдрэмж өгжээвэл тэр үзэрчин гэсэн үг шүү. За одоогийнх нь нөхцөл байдлыг харъя. Virgo. Яагаад ч юм энэ дээр дахиад нэг татчмаар санагдаад байна. Леон. Saturn. За одоогийн байдал бол энэ хоёр доош харж гарч ирж байгаа. Арслан дээшээ харж гарч ирсэн гэхээр маш амбицтай байгаа. Өөрийгөө их ертөнцийн төв гэж бодож байгаа. Хэтэрхий их амжилт руугаа анхаарснаас болоод зүүн совин ч нуусан. Зүүн совин муудсан юмыг ялгахдаа буруу ялгаж байгаа. Буруу сонголтуудыг хийж байна. Юмд сайн төвлөрч чадахгүй байна. Төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу хүлээцтэй байхгүй байна. Нэг зүйлдээ тууштай байж чадахгүй байна. Эд материал, өв хөрөнгө, харагдах байдал
нийгмийн статус, амьдралын түвшин, зэрэг зиндаан дээр хэтэрхийх анхаарлаа өгч байна. Бусдаас өөрийнхөө асуудлуудыг нууж ийн. Үргэлж мундаг юм шиг харагдах гэж хичээснээс болоод өөрийгөө хайж байгаа, өөрийнхөө хүслийг хойшин тавьж байгаа. Бусдад зүгээр юм шиг харагдахын тулд хэтэрхий их зүйл ачаа үүрж байгаа. Тэрнээсээ болоод жоохон хазаасан байдалтай, замаасаа жоохон хазаасан байдалтай. Зүүн совин гэдэг зүйлд ач холбогдол ерөөсөө өгөхгүй. Жоохон замбраагүй байдалд ороод байгаа юм. Бодох хугацаа бараг олдохгүй л ах шиг байна. Альва нэг зүйлийг арай хэтрүүлэх гээд байгаа, хэтэрхий их төгс байх гэж хичээх хэрэггүй. Төгс байх гэж хичээх хэрэггүй. Төлөвлөх зүйлээ төлөвлөөд маш нарийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Чухал зүйл дээр анхаарах хэрэгтэй. Гэтэ чухал зүйлээ олж мэдчих чадахгүй. За уучлаарай, би ийм чухал сэдвтэй уншлага хийж байгаа учраас ялцчихгүй цаанаасаа ингэж яриад байна. Өмнөх бичлэгүүдийг маань үзсэн хүмүүс бас гайхаж магадгүй. За уучлаарай, би сая юу ячиж нөгөө нэг яг яавал зорилготой хүрэх вэ гэдэг асуултаа асууж байгаа. Өөр үзэр болцсон байсан. Аялал. Би бол эндээс бол олон юм татмаар байна. Occult knowledge. За энэ л гарч ирэх шиг бол энэ доош харцсан учраас авахгүй ч болох. Юм шиг санагдлаа. За ингээд хүзэр маань болсон гэж байна. Энэ хоёрыг л зөвлөмж олгож гаргаж ирж байна. За зорилготой хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө оюун бодлыг амраах хэрэгтэй. Өөртөө зай гаргах хэрэгтэй. Өөрийгөө сонсох зай гаргах. Байгальтай орчинд эсвэл саруулхан, цэвэрхэн орон зайг бий болгоод өөртөө хамгийн гол нь байгальтайгаа харьцах нь их зөв.
шийдэл болох бах. Од эрхсийг ажиглах, модны үнэрийг мэдрэх, цаг агаарын байдал, агаар, салхи. Байгальтайгаа тэгж холбогдож өөрийнхөө оюун бодлыг цэгцлэх хэрэгтэй. Тэрнийх нь гол зорилго нь зүүн совингоо сайжруулах, өөрийгөө сонсох. Чи өөрөө угаасаа байгаль ихээсээ төрсөн учраас чи тэрнтэйгээ холбогдохоос өөр аргагүй. Мэдээж яг өөрөө чинь үйлдэл хичээл зүтгэл чухал ч гэсэндээ хязгааргүй энэ дээр байгаа орон зайд байдаг хүчнүүдэд итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл чи өөрөө тэдний нэг хэсэг нь учраас чиний дотор байгаа сүнс чинь тэр орон зай нэг хэсэг нь болж төрөөд чиний биед байгаа учраас чи өөрөө тэр агуу зүйлийн нэг хэсэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэрэндээ итгэх хэрэгтэй. Тэрнтэйгээ холбогдох хэрэгтэй. Тэрнээсээ мэдээлэл авах хэрэгтэй. Тусламж авах хэрэгтэй. Амьдралын үнэт зүйл гэдэг бол эд баялаг, харагдах байдал, нийгмийн статус, амбиц дээр хизээж тогтдоггүй. Чиний амьдрал чинь. Чиний үнэт зүйл чинь хизээж тийм болж чадахгүй. Чи өөрөө тэрийг мэдрэх болно. Хичнээн чи хүссэн зүйлээ авсан ч гэсэн чи угаасаа ирээдүйлөө чиглэдэг хүн байна. Чи жилийн өмнө хүсэжсэн зүйлдээ одоо хүрсэн байвал чи дахиад ирээдүйд юм хүснэ. Тэр хүсэл чинь хизээж дуусахгүй учраас чамд хизээж хангалттай мэдрэмж төрөхгүй. Харин тэрнээс илүү чухал зүйл гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр ямар ч үн төлбөргүйгээр, ямар ч цаг хугацаанд баригдахгүйгээр чи жаргалтай байж болох түлхүүрийг нь олох хэрэгтэй. Чи ямар ч амжилтанд хүрсэн байлаа гэсэн чиний дотор нэг зүйлээр дутагдж л байдаг. Тэр зүйлийг олохын тулд зүүн совингоо ажиллуулж эхлэх хэрэгтэй. Тэр талаар судлах хэрэгтэй. Хайр гэж юу юм? Өөрийгөө хайрлах гэж юу юм? Жинхэнэ аз жаргал гэж юу юм? Бидний амьдрал дээр яг энгийн ч гэсэн аз жаргал авч болохоор, хангалттай мэдрэмж авч болохоор зүйлсийг олж ол тэрийгээ. Өөрийгөө тайван байлга. За зөвлөмж карта татъя. Ялт ч бүр амар хүн сэтгэвтэй юм эрг хийж байгаа болохоор би бүр өөрөө ингээд амар автаад үг мөг хөтлөөгүй цэгнээд шүү. Би бараг амьсгалахчгүй юм тхүү. За. Энд харж байна уу? Та нар нэг юм кино үзчихсэн үү? Одоо ингээд юм чулууны дотор нүхтэй тэр нүхээр нь ингээд харангуут далд ертөнцид байгаа амар амьтнууд мангас зангасууд харагддаг штэ. Нэлээд олон кинонд дэр тийм гардаг ш. Нарныгийн домог дээр нэг юм чулуу байдаг.
Coraline дээр нэг юм чулуу гардаг. Бас нэг тийм нөгөө мангасуудтай тулдаг нөгөө байшингаа тойруулаад зураас татаад тэрлүүн амт нэвтэрч ордгоо нэг тийм кино байдаг шүү дээ бас. Тэгэхээр энэ чулуу бол мэдээж сүнслэг утгыг илэрхийлж байдаг. Энэ сар байна. Энэ картны утга нь угаасаа өөрөө аян замд гарах. Сүнслэг аян замд гарах. Буюу өөрийгөө олж нээх, өөрийгөө олох, өөртөөгөө танилцах. Арай жоохон амьдралын утга учир руугаа чиглэх хэрэгтэй. Ирээдүүлүү чиглэх биш. Чамд одоо ямар мэдрэмж төрж байна? Чамд одоо юу хэрэгтэй байна? Чамд одоо юу байна? Аз жаргал мэдрэж болох зүйлүүд чинь юу байна? Чамайг юу өвтгөж байна? Яг одоо. Чамд юу дутуу санагдаж байна? Тэрийг олж мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр олж авсны дараа ахаад өөр зүйл хүсэх тэр жаргалыг биш. Байнга чамд олдж идэг тийм жаргалыг олж авах хэрэгтэй. За баярлалаа. Дараагийнхаа уншлах руу оръё. Оо тийм. Одоо хугацааг нь эхлээд харах юм шүү. Хугацаагаа харах юм. Түр байж байгаа. Яг одоогийнхаа байдлаар байвал хэр хурдан хугацаанд амжилтанд хүрэх вэ? Хүсэж байгаа зүйлдээ хүрэх вэ? Eclipse 10. Чиний яг амьдралын чинь нийт хугацааг бодох юм бол чиний амьдрал нийтдээ 10 жил 100 жил амьдэрсэн байлаа гэж бодоход тэрний 80% очиж ээж тэр хүсэж байгаа зүйлдээ хүрнэ гэж. Одоо чи жишээ нь 80 хүртлийн амьдралаа гэж бодоход нэг 80% гэхээр далаад жил амьдэрсэн байвал 70 настай гэсэн үг. 80 наслах байсан байвал чи нэг 65 авч юм тий. 70 настай тэр яг хүсэж байгаа зүйлээ мэдрэх боломжтой гэж юм. Яг одоогийн байдлаар явбал. За миний яг түрүүний хэлсэн зүйлийн дагуу байж чадаад үнэхээр яг тийшээгээ чиглэж алхмуудыг авч чадвал last quarter.
За миний зөвлснөөр явж чадах юм бол зорилгодоо хүрэхэд нэг сар хангалттай гэж. Ганцхан сарын дотор чи яг хүсэж байгаа зүйлээ авч чаднаа. Гэж гарч ирлээ. Хайр гайхалтай. За чиний сонгосон өдрийг чинь харъя. За жаараа уцаа цэнгэлэхгүй бол унтрах гээд байна. Сонголтын өдрийг харвал нэгшнүүд нь ил гараад ирсэн байгаа. Тэгэхээр чиний хаанаас ургасан ч уг нь тодорхой харагдчихээн. Чамд бол маш олон зориг үйд юм ээ. Миний амьдралд ирсэн. Маш олон зориг байдаг. Тэд чи маш олон хүмүүстэй хамт гоё зүйлийг бүтээх гэж төрсөн юм байна. Маш олон гоё найз нөхөдтэй, сайхан хүрээлэлтэй хүмүүс донд байж чи цэцгэлдэг. Хүмүүс чамайг аз жаргалтай болгох юм байна. За одоо яг жинхнээсээ дараагийнхаа уншлах руу оръё. За дараагийнх нь Далия. За одоогийнх нь нөхцөл байдлыг харъя. Virgo. Neptune. Лео, дахиад Лео. Virgo, Leo хоёр яагаад гарч ирээд вэ? За, та бол маш амбицтай хүн юм байна. Бас ирээдүйд рүү чиглэсэн. Хэрвээ тань таалагдвал нэгдүгээр группийг бас сонгож дахиж сонсож үзэж болно шүү. Энэ бол жоохон төстэй утгатай зүйл гарч ирсэн. Одоогийн нөхцөл байдалтай зөвхөн холбоотой шүү. Одоогийн нөхцөл байдал нь. Гэхдээ яг таних Virgo-н дэшээ харж гарч ирсэн гэхээр уг нь бол танд ийм баланс байдаг. Та амжилт руу хит их улаардаг, ирээдүйд рүү чиглэсэн боловч юмд төвлөрч чаддаг. Юм хит төгсөөлөх гэж заримдаа хичээдэг. Гэтэ нэг зүйлийг харсан бол яг тэрийг автлаа маш сайн төлөвлөж, маш нэхуур байж чаддаг. Арслангийн гал дүрлэлсэн энергийг та тогтоож чаддаг гэж уг нь. Тэнцвэржүүлж чаддаг. Оюун ухаанаар, арга барилаараа хамгийн гол нь та арга барилыг маш сайн эзэмшиж чаддаг, өөрийн болгож чаддаг альва нэг ур чадварыг. Гэвч манифест дутагдж байна. Төсөөлөн бодох чадвар дутагдж байна. Өөрийнхөө юу хүсэж байгааг, юу хийвэл аз жаргалтай болох талаар төсөөлж, ургуулсан бодож, тэрийг бодит амьдрал дээр биелж байгаагаар өөрлөгөө татах
Тийм зүйл дутагдаад байгаа юм. Арай жоохон чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Бодит байдал дээр хэтэрхийх төвлөрүүд байна. Бодит байдал хийх ёстой яг зүйлээ хийгээд тэгэд өөрийнхөө байхгүй зүйл дээр төвлөрөөд би тийм юмд л хүрмээр юм. Би тийм юмыг л авмаар юм. Би авах л ёстой. Авахын тулд би ингэж явах биш. Надад юу байвал аз жаргалтай болох вэ? Яг зөвхөн ирээдүйлөө чиглэсэн биш. Чи авмаар байгаа зүйлээ бусдаас битгий хай. Бусдаас их хайгаад байгаа юм шиг. Арслангийн энерги ер нь тийм байдаг. Өөр нэгэн хүн чамаас илүү мэдрэмж төрүүлээд чамаас илүү гоё зүйлтэй юм шиг санагдвал чи тэрийг нь авахыг хүсдэг. Тэгэд чиний охины чинь энерги тэрийг чинь бүтээхэд тусуулдаг. Тэрийгэ болоод чи үнэхээр ямар амьдралыг хүсэж байгаа? Бусад хүнээс огт хамааралгүй. Чи өөрөө юу бүтээх хүсэж байгаа? Ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна? Хаана амьдрахыг хүсэж байна? Хинтээ юу хиймээр байна? Тэрийг манифест хий. Тэрийг өөрөө дотроо дууд. Үйлдэл хийх биш. Энергийн хувьд дуудах гэдгийг ярьж байгаа шүү. Гайхалтай. Divine inspiration. Харж байна уу? Доош хараад гарч ирж байгааз. Чиний мөрөөдөл бол биелэх маш боломжтой. Чамд үнэхээр том гоё мөрөөдөл байгаа. Гэтэ чамд санаа дутагдчихэв. Санаа. Чиний яг тэр гол зорилго, чиний амьдралд хүн болж төрсөн тэр гол зорилгоо мартаад байна. За энэ insight enlightenment гэдэг хүзэр болохоор чи юу хийж байгаадаа биш ямар аялал чинь хэр байгаад биш. Аяллаа туршид юу болж өрнөж байгаа, аяллаа чинь төгсгөлд юу болох жагаад биш. За. Чиний яг аяллаа төгсгөлд юу хүлээж байгаа? Чиний гол зорилгоос чинь илүү аяллаа үйл явц нь илүү чухал гэдгийг санах хэрэгтэй. Би чамд одоо санаа дутагдж байгаа. Чиний яг гол зорилго чинь хамгийн амьдралд
хүн болж төрсний чинь утга учирыг санах хэрэгтэй. Тэр утга учираа санаж чадах юм бол чиний мөрөөдөл чинь гарт чинь орноо. Чи угаасаа мөрөөдлөө биелүүлж чаддаг төрлийн хүн байна. Дээрээс нь чи аяллаа явцад бас таашаал авч чаддаг хүн байна. Яг нь чамд артлангийн тийм ирээдүйлөө яг тэгж зориг руугаа хит тэмүүлдэг тийм байдал байгаа ч гэсэндээ чи яг тийм тэрэндээ хүрэхийнхаа явцад тэр аяллалынхаа явцад тохиолдож байгаа зүйлүүдээс аз жаргал бас мэдэрч чаддаг төрлийн хүн байна. Тэгэд чиний тэр охины чинь энерги болохоор чиний мөрөөдлөг чинь биелүүлж чаддаг учраас чи мөрөөдлөө маш амархан биелүүлж өөрийн гартаа оруулж чаддаг. Тэр явцдаа жаргалтай байж чаддаг хүн байна. Гэхдээ одоо жоохон зорилгоо өөрчлөе. Жоохон хараагаад хэлье. Энэ хүзэрнээс асуусан чи айгүй олон үзэр буугаад унаад ороод ирэх юм. Чиний гол их ундраг, чиний өгөгдөл чинь хаанаас юм? Чамд ямар гоц онцгой авьяас байдیں۔ Чиний онцгой бусдаас онцгойрох зүйл чинь юу юм? Хорвоо ертөнцийн онц сонирхолтой юр бусын зүйлсүүдийг сонирхож эхлэх хэрэгтэй. Чи өөрөө тэр юр бусын зүйлийнх нь нэг учраас. Энэ хараа. Аялалд гарч чадахгүй байна. Ганцаараа өөрөө өрлөгөө чиглэхгүй байна. Өөрийнхөө дотоод руу дэнлүү яриад өөрийнхөө тэр дотоод харанхуй хэсэг рүү орох хэрэгтэй. Тэр сүнслэг их хүчнүүд, өвөг дээдсүүд өнгөрсөнтэй холбоотой хэдэн мянган жилийн түүхтэй зүйлүүдээс судлах хэрэгтэй. Өвөг дээдсүүдтэйгээ холбоо тогтоох хэрэгтэй. Сахиусуудтайгаа холбогдох хэрэгтэй. Тэдэртэй итгэх хэрэгтэй. Тэднээс асуух хэрэгтэй. Би хаашаа чиглэж байгаа вэ гэж өөрөөсөө бас асуух хэрэгтэй. Би яг үнэхээр чин сэтгэлдээ яг юу хүсэж байгаа вэ? Миний онцгой байдал юу вэ? Миний гол ундраг их хаанаас гаралтай вэ? Удам судар маань ямар байсан юм? Ямар хүмүүс байсан юм? Би хаанаас хушилтай? Миний онцгой чадвар юу юм? Би яг хэн? Хэн гэдгээс өөрийнхөө дотор байгаа зүйлийг сэрээ. Чи өөрөө чадна гэдгийг мэднэ. Тийм болохоор өөрийгөө сэрээ. Дотор байгаа тэрнийг асгаад хийх гээд энийг л хий гээд байгаа тэр зүйлийг ол. Тэгвэл маш хурдтай хүссэн зүйлдээ хүрэх болно. Далия. Яагаад чи минь ингэж чиний гол сонгосон хөдөр чинь амьдралын их булгийг л харуулдаг юм шиг санагдаад байгаа юм. Их гоё нар гийсэн өдөр.
наранд сайхан хэвтэйл эсвэл наранд гоё гадаа суугаал өөрийнхөө талаар гоё зүйлүүдийг бодоод өөрийнхөө зорилгыг санаарай. За хугацааг нь харъя. Яг энэ байдлаараа одоо энэ яг өөрийнхөө яг гол дотоод хүнийг сонсохгүй яваад байвал одоогийн байдлаар хэр хурдан амжилтанд хүссэн зүйлдээ хүрэх вэ? Full moon 5 өчигдөр бүтэн сар байсан шүү дээ. Жилийн дараа зорилготой хүрэх юм байна. Жилийн дараа гэхэд зорилготой хүссэн зүйлдээ хүрнэ. Харин өөрөөсөө асуугаад өөрийнхөө дотоод хүнийг олоод тэр зүг рүүгээ чиглэж чадах юм бол гурван сарын дараа хүрэх юм. Тэр зорилготой. За баярлалаа. Амжилт хүсье. Үнэхээр мундаг хүмүүсийн нэг сонгосон байна. Маш олон үзэр бууж ирлээ. Үзэр бол маш олон зүйлийг танд хэлхийг хүссэн байна. Тэгээд их өндөр энергитэй гал ассан хүмүүс байна. За дараагийнхаа гүрэг рүү оръё. За одоогийн байдлыг үзье. The moon. Virgo. Гурван юун дээр гурван дээр нь Virgo гарч ирж шүү. Тэгтээ мэдээж хамт гарч ирж байгаа үзрүүдээс шалтгаалаад өөр утга санааг илэрхийлнэ л дээ. Та бол хэтэрхий их бодоод байна. Хэтэрхий их төлөвлөдөг хүн байна. Юмыг маш удаан хугацаанд нарийн хийж зорилготой хүрэхийн тулд хугацаа зарцуулж чаддаг, төвлөрч чаддаг, аливаа нэгэн зүйлийн алдааг олж харж чаддаг тийм хүн байна. Гэхдээ жоохон давшилттай байж чадахгүй. Шууд урагшаага чиглээд дайраад явж чадахгүй. За энэ дээр ийм алдаа гарчвал яг уу энийгээ дахиад засчээ. За энэ дээр дахиад иймэрхүү асуудал гарч магадгүй. Тийм учраас арай өөр төлөвлөгөөгөр явах уу гэд тэгээд идэг. Урагшилж өгдөггүй тийм хүмүүс ах шиг байна. Тэгээд дээр нь гол нь сэтгэл мэдрэмжээ ерөөсөө сонсохгүй байна. Сэтгэлээ сонсохгүй. Юунд дуртай, юу мэдэрдэг,
Хүмүүсийн талаар чамд ямар мэдрэмж төрдیں۔ Чи ямар үед сэтгэлээр ундیں۔ Энэ нөхцөл байдлыг анзаарахгүй зүүн совингоо орхигдуулаад тийм гоё нарийн нандин гоё мэдрэмжээ мэдрэхгүй нэг гоё нэг тийм аромантик мэдрэмж мэдэрч чадахгүй л яваад байна та. За зөвлөмж. Вау. Бүр тийшээ хүзэрний сав руу орж ийн гэдэг бол энэ бол үнэхээр гол зөвлөмж байх юм байна. За. Кайф авч чадахгүй байна. Хийж байгаа зүйлээсээ. Амьдралын эгэл жирийн өдөр тутмын зүйлээс зорилготой хүрж байгаа тэр процессоос аз жаргал мэдэрч чадахгүй байна. Хөвгчлөлтэй байдлаа мартчих. Тэ өөрийнхөө сүнсний өгөгдлийг энэ орчлон хорвоо хүн болж төрн гэдэг ямар утгатай байдгийг орчлон хорвоогийн уялдаа холбоо, нууц жинхэнэ үннээс жоон цухтаагаад байгаа юм шиг байна. Тэр талаар жоохон ухаж ойлгож судлах хэрэгтэй. Судлах гэхээсээ илүү мэдрэх хэрэгтэй. Хамгаалалтгүй болчих. Одоо нөгөө нэг хүн хитрхи их бодолд автаад ахаар бодлынхаа тэр боол нь болоод өөрийгөө улам доош унгаагаад тэг харж явдаг тэнгэрүүд сахиусууд нь тусламж үзүүлж чадхаа болоод өөрийн дотоод хүч чадлаа алдаад эхэлдэг учраас танд одоо хамгаалалт хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Амьдралаас яг жинхэнэ аз жаргалаа олж авах хэрэгтэй. Жинхэнэ аз жаргал, жинхэнэ тэр үнэгүй байгаад байгаа амьсгалаас аз жаргал мэдэрч болно. Хоол идэж явахдаа аз жаргалтай байж болно. Чи юм төлөвлөдөг хүн болвол төлөвлөж явах явцдаа аз жаргалтай байж болно. Жаргалтай байх мартаад байна. Кайф авах мартаад байна амьдралаас. Тэгэд яг хүн болж төрсний утга учир чи юу юм гэдгээ бас мартаад байна.
хаанаас эхлэлтэй, өмнө нь ямар хуу амьдралаар амьдарч ийсэн, юунаас өгөгдөлтэй гэдгээ бас санах хэрэгтэй. Та уг нь бол ганцаараа их сайн төлөвлөж, бодолж өөртөө цаг хугацаа гаргаж чаддаг хүн байна. Өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн зүүн совинтой тийм хүн байна. Тэгээ та бол маш онцгой хувь тавилантай хүн байна. Маш онцгой хувь тавилантай. Таныг тэр энэ дээр амьдралын тэр гол нууцыг олох хэрэгтэй. Тэр хүн болж төрөсний чинь утга учир яг юу юм бэ гэдгийг яагаад мэдүүлэх гээд байна вэ? Яагаад та тэрийг мэдэхгүй байна вэ гэдэг байгаа вэ гэхлээр танд маш онцгой хувь тавилан байт юм. Маш онцгой хувь тавилан. Таныг хүлээж байна. Таны одоо энэ бодож төлөвлөөд очих гээд байгаа тэр зүйлээс чинь илүү том хувь тавилан, илүү том зорилго танд байт юм. Тэрийг мэдхийн тулд та жоохон урагшаад авшаад, зөрөгтэй байгаад, бодлоо арай жоохон багасгаад, зүүн совингоороо хөдлөөд, урагшлаад, үйлдэлээс аваад яваад ах хэрэгтэй. Тэг гол нь тэр таашаал авах, амьдралаас аз жаргалыг мэдрэх. Аз жаргал мэдрэхийн тулд та олон зүйлүүдийг хийж, урагшилж, хийх зүйлээ гяс хийгээд бодлоо багасгаад яваад ивэл таны аз жаргал чинь нэмэгдээд ирнэ. Гэтэ гол зорилгоос азааж болохгүй. Та яг хаанаас эхлэлтэй, юу хийх гэж энд ирсэн гэдгээл олчвол танд маш том хувь тавилан хүлээж байгаа таныг. Заяаныхаа хантай уулзах хугацаа ирсэн байна. Эсвэл бол тэр хүнтэйгээ одоо учирсан байж магадгүй. Хайртай хүний олсон, хамт байх, аз жаргалтай хамт байх хүний олсон, эсвэл тун удахгүй болох ч байгаа. Яг ингээд хоёр хуваачаар бас жоохон сонирхол байт юм л та. Олсон байна. Тэм үний олсон байна. Чиний хажууд чинь яг тийм хүн байгаа мэн яг одоо. Чамд хайрыг өгдөг. Чамд яг бүтэн юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ямар ч тийм дутуугийн зүйлгүй бүрэн дүүрэн хайраар хайрладаг тийм хүн байна. Тэр нь гэхдээ яг тийм заавал романтик утгаараа биш. Чиний сүнсний зорилгот чинь чамайг хөтлж авчиж өгөх. Тэр гол зорилгыг чинь сануулдаг тийм хүн байна. Яг чиний хажууд. Романтик утгаараа биш шүү энэ үзэр. Уучлаарай яг. Тийм утгаар биш байсан байна. Нара та ганцаараа их зүйл боддог боловч буруу зүйлээ бодоод байгаа учраас, буруу зүйл рүүгээ төвлөрөөд байгаа учраас яг зөв зүйл рүүгээ орох хэрэгтэй, манифест хийх хэрэгтэй. Та эд шидийг бүтээх чадвартай боловч арай өөр зүйл рүү яваад байна. Төөрөөд байна бүр. Төөрөхдөө бүр нилээн төөрсөн байна. Бодол дотроо ороод, бодол дотроосоо дахиад тэр бодлынхоо алдаан дотор
дахиж алдаад тэр бодлынхон тойрогноос гарч чадахгүй, тэр бодол дотроо буруу зүйл бодоод буруу зүйл рүүгээ төвлөрөөд тэрнээсээ би гарна гэд тэрнээсээ гарахтаа дахиад буруу зүйл рүү ороод яваад юм гэсэн. Би одоо яг чадж байгаа, би одоо яг чадах юм байна гэд буруу зүйл рүүгээ дахиж ороод тэгээ яваад байгаа юм. Тийм учраас эхлээд үнэхээр яг өөрлөгөө орж чадахгүй байгаа бол эхлээд хүн төрлөختөн гэдэг чинь яг ямар зорилготой төрдгийг арай ингээд том хүрээнээс нь авч үзээ. Дараа нь тэгвэл миний ялгаа нь юу юм гэж тэгж өөрийгөө олж олно. Эсвэл эхлээд шууд өөрийгөө сонсоод би яг хин тэгвэл бүхэл нийтийн зорилго яг юу юм? Тэрнээс би яаж ялгарч чадах юм гэдэг. Алах нэ. За таны сонголтын картыг харуул. Та бол угаасаа од байхаар заягдсан хүн байна. Та бол маш олон хүнд аз жаргал бэлэглэх, маш олон хүнийг зүгээр байгаа байдлаараа л ангааж байх, байгаа байдлаараа л бусад хүмүүст аз жаргалыг бэлэглэх, дулаахан мэдрэмж төрүүлэх. Зүгээр л тань руу зөрөөд хараад өнгөрсөн хүн хүртэл танаас их гоё зүйлийг мэдрэхээр та өөрөө угаасаа айгүй гоё хүн байна. Гаднаасаа их гоё харагддаг, дотроосоо ч гэсэн маш гоё гэрэлтсэн. Тэг маш их чадвартай. Маш сайхан энерги гадагшаа түгээдэг, маш гоё зан чанартай. Дүлгөөхөн, цоглог, хайр татам тийм хүн байна. Тэг жоохон давшаад өг. Жоохон урагшлаад өг. Зорилгоо санчих. Тэгээд бүх зүйл сайхан болно. За ингээд өнөөдрийн уншлага бол их чухал боллоо. Яагаад ч юм өнөөдөр өчигдөр би бүтэн сарнаар манифест хийсэн. Манифестг нь бүтэн сарнаар гарч сүү өргөнгөө миний яг зорилго яг юу юм? Намайг зөв тийш нь чиглүүлж өгөөч ээ гэж өвгдээцээсээ гуйгаад тэгээ сарнаас нэлийн өчигдөр энерги аваад тэгээ сая би дахиад уншлага хийхээ өмнө бугуйчаа засаад тэгээд өөрийнхөө энергийг цэвэрлээд тогтворжуулаад тэгээд хүзэрнүүдээ дэлгэж тавьж агаад хүзэрнүүддээ бас энерги өгөөд тэгээд уншлагаа эхэлсэн болохоор ч тийм үү цаанаасаа л ийм дүлгөөхөн цэгцтэй яриад байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Гоё сэдв өгсөнд тэгээд миний энэ мэргийн бичлэгийг бас сонссонд баярлалаа. Сэтгэл илгээж байгаа хүмүүст бас их баярлж байгаа шүү. Та хэд ингээд гоё сэтгэл илгээгээд ямар хуу дараа нь сэдвээр уншуулмаар байгаагаа бичээд тэгээд явбал би дахиад бас бичлэг хийх хүсэл маань их нэмэгдээд ингээд сайхан явах юм аа. Гэтэ яг битсэн ч бичээгүйч би хийсээр л байх болно л доо. Гэтэ яг бүр улам гоё бичлэг үзмээр байвал улам гоё олон цаг зарцуулсан тийм үн цэнтэй бичлэг үзхийг хүсэж байвал комент бичээрэй. Илүү олон бичлэг үзмээр байвал комент бичээрэй. Тэгээд та хэдтэй баярлалаа.